Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамдах Хятад ард улсын агаарын тээврийн компани Air China 6 жил завсарсны дараагаас Бээжин болон Пхеньяны хооронд шууд нислэгээ дахин эхлүүлсэн байна. За даваа гарагт энэхүү үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн байна. За хоёр улсын нислэгүүдийн болохоос өмнө бол хоёр улсын нийслэлүүдийн хооронд галт тэрэгний үйлчилгээний сүлжээг бас сэргээсэн байсан байна. За энэ нь бол Умар Солонгос ус айчмаар улс орнуудад нээгдэж байгаа нь харагдаж байгаа юм. За бүгд найрамдах Хятад ард улс бол Умар Солонгосын хамгийн том худалдааны түнш дипломат болон улс төрийн дэмжлэг үзүүлдэг гол улс нь байсаар ирсэн. За эдийн засгийн хувьд ч гэсэн гол тулгуур нь бол бүгд найрамдах Хятад ард улс байсаар ирсэн. За гэвч бол 2022 онд тус ус COVID-19 цар тахлын үеэр хил хязгаараа хатуу хаасан ийм бодлого баримталсан учраас бол хоёр улсын хооронд зорчих хөдөлгөөн бол эрс багасаад байсан бол энэхүү айжмаар хилээ нээж улс орнуудыг нэвтрүүлэх үйл ажиллагаа эхэлсэн байна. Air China компани вебсайтад мэдгдсэнээр СА 121 нислэг Бээжингийн нисэх онгоцны буудлаас даваа гарагийн өглөөний 8 цаг 5 минутанд бол хөдлөөд Пхеньяны Суньян олон улсын нисэх буудалд өглөөний 11 цагт газартгаар төлөвлөгдсөн байна. Франц пресс агентлагийн мэдгдсэнээр экономи ангиллын тасалбарыг 200 орчим доллараар авах боломжтой байсан. За Пхеньянаас буцах нислэл үд дунд төлөвлөгдсөн байна. За Пхеньяны хувьд бол одоогийн байдлаар бас бие золох дээрээ тун хатуу хандаж байгаа юм байна. За гэхдээ бол аялал жуулчлалын зорилгоор бол тус усад зорчих аялах боломж бол нэгдсэн гэж энэ үйл ажиллагаанаас ойлгож болох юм байна. За энэ сард Умар Солонгосын гадаад жуулчдын ихэнх хувийг авдаг байсан гол жуулчдын их усүр болох бүгд найрамдах Хятад ард улстай өдөр тутмын зорчих тээврийн галт тэрэгний үйлчилгээгээ дахин сэргээж байгаа. За энэ нь бол хоёр талын хооронд цаашдаа хүмүүс хоорондын харилцаа сэргэхэд гол нөлөөллийг үзүүлэх боломжтой гэж харж байна. За бүгд найрамдах Хятад ард улсын жуулчдыг бол олноор Умар Солонгос нэвтрүүлснээр тус ус эдийн засгийнхаа бас сөрөг байдлыг шийдвэрлэх боломжтой болно. За гэхдээ Франц пресс агентлагийн сэтгүүлчдийн мэдээлж байгаагаар Хятадын зүүн хойд хэсэгт орших Дандун хотоос өнгөрсөн 7 хоногт ардсан Солонгос улс руу хөдөлсөн энэхүү зорчих тээврийн галт тэрэг нь өдөр бүр шахуу хоосон явж байгаа гэсэн ийм мэдээллийг өгч байна. За Дандун хотын хувьд Умар Солонгостой аялал жуулчлал худалдаа хийдэг гол бүгд найрамдах Хятад ард улсын түшиж хот юм байна. За харин бүгд найрамдах Хятад ард улсын хувьд бол цар тахлын дараа хилээ бүрэн нээсэн бол Умар Солонгос бол илүү удаан хугацааны дараа энэхүү айжмаар хилээ нээж байгаа юм байна. За Умар Солонгос өнгөрсөн жил Оросын холбооны улстай шууд нислэг галт тэрэгний үйлчилгээгээ сэргээсэн. За мөн улсын агаарын тээврийн Air Koryo компани 2023 онд Бээжин Пхеньяны хооронд нислэгээ дахин бас эхлүүлж байсан юм байна. За Умар Солонгос руу аялах чиглэлээр мэрэгсэн Young Pioneer Tours компани 3 дугаар сард Франц пресс агентлагт өгсөн ярилцлагада Air China компани Бээжин руу чиглэсэн нислэгээ сэргээснээр Пхеньянд илүү хүртээмжтэй байдлаар очих боломжийг нээж байгаа гэдгийг мэдгдсэн байна. За тус компани аяллаа менежер Ровен Бирд хэлэхдээ өмнө нь Air China компани лав баасан гарагт нислэг үлддэг байсан. За ойрын ирээдүйд бас нэмэлт байдлаар нислэг үлдэх боломжтой гэдэг нь харагдаж байгаа. За нислэгийн зардал нь бол аялал жуулчлалын хувьд чухал үүрэгтэй. За цаашдаа ч гэсэн нислэгийн зар нэмэгдэж байгаа явдал нь бол аялал жуулчлалыг нэмэгдүүлэх боломжийг ирээдүг бол харуулж байгаа. Гэхдээ барууны жуулчдад бол аюулгүй байдлын баталгаа болон бусад төрлийн баталгаа байхгүй гэдгийг тус компани зүгээс анхааруулan хэлсэн байна.